За тэгээ ерөн 100 болохоор л эцэг эхчүүдэд хүүхдээ аль цусланд явуулах вэ гэсэн нэг том толгойн өвч үүсдэг шүү дээ. Фэйсбүүкээр дүүрэн найдвартай үг нь үл мэддэг цуслангууд байдаг. Нэг бүрчлэн чат бичиж уцтаж асуусаар байтал хамаг цагч өргөддөг. Тэгвэл та бүхэнд яг энэ асуудлыг хэдхэн секундэд шийдэх нэгэн гоё платформыг танилцуулъя. Энэ бол Zuka цэг юм байна. Одоогоор Монголын бүх баталгаажсан хүүхдийн цуслангуудыг нэг дор цуглуулчихсан байгаа ганц сайт. Та зүгээр л сайт руу ороод хүүхдийнхээ нас, гэр бүлийн төсөв, амрахыг хүсэж байгаа байршлаа шүүгээ харахад л яг төрөх цуслангууд нь гараад ирнэ. Тэгээ хамгийн гоё нь хэд хэдэн цуслан хооронд нь үн хөтөлбөрөөр нь харьцуулж яваад шууд сайт дээрээс нь хүүхдийнхээ мэдээллийг оруулаад бүртгүүлчихдэг ба цуслан руугаа тусдан залгах шаардлагагүй. Тэрч байтугай хүүхэд нь харшилтай эсвэл тусгай хоолны дэглэнтэй бол тэрийн нүртэл бүртгэл дээрээ тэмдэглээд цуслан руу нь урьдчилан мэдээлэл нь явуулчихдаг маш ухаалаг системтэй. За тэгэхээр энэ зун хүүхдийнхээ амралтыг толгой өвдөхгүй хамгийн амархнаар хамгийн найдвартайгаар төлөвлөхийг хүсвэл яг одоо Zuka цэгийн рүү ороод үзээрэй гэж зөвлөе. За ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Та бүхний лайк, комментэр хүссний дагуу үргэлжлэл парт маань орж ийнэ. Мэдээж бүгдээрээ л энэхүү цуврал нь Netflix-ээр 7 хоногт 2 ангаар гарч байгааг мэдж байгаа байлгүй дээ гэж бодоод илүү юм яриад явах. Бүгдээрээ лайк болон subscribe дараад бичлэгтээ орцгоё. Agent Kim 3 дугаар анги. За тэгэхээр шинэ анги маань 5 сарын өмнөх үйл явдлаар эхэлж байна. Манай Минжигийн ганц найз гэж ийм охин байдаг байхгүй юу? Тэгснэ бас яг найз гэд хэцүү. Уцаа түр хэрэглүүлээч гэж гуйж авснаа л яасан хууч уц вэ энэ гэж даалтур хийгээстэй. Манайм ч үнэндээ ер нь л нэг тийм найзгүй юм байна шүү дээ. За тэгээ аавыгаа панаалдаал ажил төрлөн сайн уу? Амт нь болж гинэ өдөр гэж үзэж байна. Шинэ утас авахулах гэл ингэж байгаа байхгүй юу? Тэгсэн чиний утас хуучин юм бол миний бүр яг юу юм эдэргэл. За тэгтэл ганц охинтой хүн чи ингэж хөөрхөн гуйж байхад нь юугээл инжигтэй гүрэхвдээ. Нэг өдөр хичээлээсээ ирэхдээ ширээн дээр нь цоош нь уцаа аваад тавьсан байж идэггүй юм уу? Минжиж бөөм баяр минжиг дагаад аавн ч гэсэн баяртай. Энэ уцсныхын зүйлт мүлт нь хөөхөө. Тэгэхэр мэдээж үүнтэй холбоотой юм үргэлжлүүлж гарах юм. За өмнөх анги миний охин гэж дуудлага ирснээр дууссан бол Ким ах маань цөм өршгөлж орж ирээл уцаа амжиж авах нь тэрэ. Харамсалтай нь юм ярьж амжихгүй бол уцсан салчлаа. За тэгэхээр одоо юу бууж өгөх охиныхоо эрэлтэл гаралгүй яах вэ? Арай энэ үеэр өмнөдийн тусгай албаныхан манайхыг цагдаа дээр баригдсан байж байгаа зугцныг мэдсэн байхгүй юу? Тэгэл улсных нь мэдээлэлээр байршлыг нь хайгаад эхэлсэн явж байгаа. За тэгсэн энд манай хөөрхийгч хаанаас хинээс ч юм нэг дуудлага аваад эргэлзэх зүйлгүүд чигээрээ хараал гарч явах юм аа. Энд ч гэсэн өнөө Ким ахын гэрийн доор хийм цэвэрлэгээ ажилладаг нүдэн дулаахан ах байд юм аа. Тэрэн ч гэсэн дуудлага ирэх ба хүмүүсийн нүдийг хариулж байгаа л нэг юм найсан чинь бөө муу. Гинт юм баахан гимгүүж утсан хүмүүс ч гимтэй болоод эхлэв байж тоо. Өмнөдийнхэн болохоор манай ахыг чив чимээгүй амьдрах нөхцөл анх тавиал явуулсан юм шиг байгаа. Одоо ингээл гараад ирсэн болохоор гэрээ нөхцөл зөрсөн гэж үзэл барих гээд байгаа юм уу та. Энэ үеэр нөгөө талд эсрэдлийн боосгүй. Охин нэг л хачин байгааг анзаарсан байхгүй юу? Ингээд туслахтай охин яг яагаад байгааг ухаж олоодхоо гэснээр охиныхоо утас комментрийг хаагдаа шууд ороо үзчихэн тэрэ. Энэ дотор нь өнөө залуудаа чатлан чатууд нь бүгд байна. Хэдэн хүмүүс олд цуглуулад хүрээд ирээчээ. Энд нэг охин үнэхээр янз үзээд байна гэж тусламж гуйсан байгаа. Тэгэхээр ямар тач энэ нөхөртэй иглээд уулзах нь байна штэ. Нөгөө талд хойдоос ирсэн алуурчин чинь Ким ахын гэрт хүрээд ирчээ. Ким ах бол мэдээж байхгүй тодорхой. Харин түүнийг угтаж авсан хүн нь манай Пак аж биш. Өөрөө гэрийн зааж өгснөө өөрөө араас нь хүрээд ирцэн л байна бас гоё. За тэгээ энэ хоёр маань зодтолж байгаа байхгүй юу? Энэ анги маань ер нь акшн ихтэй байхаар байгаа. Алуурч бол овоо үздэг юм байна. Гэхдээ манай Пакаг бол энгийн биш эгэлгүй шүү дээ. Жинхэнэ алаан болж байгаа. Ийхүү эцэст нь өнөө алуурч нэгэнд Ким ах энэ байх нь мэдсэн болохоор илүү үдсэнгүү зогтчл байх шиг байна. Ах маань хараа алдаал явуулчлаа та. За тэгээд бүх юм дуусны дараа эхнээс нь дуустал нь энд нэг хүн байгаа л байжээ. Өнөө дуудлага авсан нууц ажилтан ч юм байна. Бүр нэг аамарын болов уу гэсэн яриа хөрөө их инээдтэй гараа нөө. Ямар тач өмнөдийн тагнуул ба энэ үеэр ахын уцыг эцэст нэг байршлан гаргаад ирж хаана байна гэсэн чинь өнөө таквондо заалыг нь л заахан тэр. Энэ зааланд нь олимпийн алтан медальт 3 удаагийн дэлхийн аварга тамирчны карьерээ дуусгаад тусгай албан хүртэл ажиллаж байсан хүн гэл сон ахын таквондогийн сургалтыг зааж өгч байна. Гэхдээ яг хуу Ким ах маань энэ найз дээрээ тусламж хүсгээр ирж бөөнл юм. Уцаар нь олоод ирэх аюултайг мэдсээр байгааж уцаа хаж яаж чадах вүлээ. Охин хизээч хамаагүй ахаад энэ утас руу залгаж магадгүй шүү дээ. Ингээд эмүү найз нь эргэлзэх секунд ч байсангүй шууд ажилдаа орё л гин. Тэгэхээр Минжигийн уцны байршлыг эхлээд олё болцгоо. Яг ингээл ярьж явах зур харин хэдийнэ өмнөдийн тусгай албаныхаа хүрээд иржээ. Энэ хэд бас тэгж байгаа хороо хөхтэй мөө. Чи солонгос хүн юм чин зүгээр үлдээ. Эйжент 66 хойд солонгос хүндүүдийгүү энд орогнох гэрээ нөхцлөө зөрчсөн болохоор бид харин барих хэрэгтэй байна л гин. За тэгээ Бэлигийн өмсөл боломж гарахыг хүлээлээ дээ. Манай хоёр нийлхээрээ бүр лаад юм байна өө. Ямар амарх юм бэ гэдэг шиг 10 түвнийг 10 секундэд унгаал авлаа. Тэгэл тэндээсээ шууд зогтож байгаа. Хоёр ах юу юуг тусгай ажиллагаанд явдаг байсан үе шигээл хөнгөн шинхэ хурц байна өө.
Ингээ нэг John Wick айтал vibe орж ирэл үзэхэд чих кайфтай акшн ихтэй гоё болоод ирлээ. Хансуу ах зүгтх замаа бэлдэх оронд Ким ах хүмүүсийг барьж тогтоогол янзын шиг гар нэлдэм байна. Ийхүү хаашаа зүгтж байгаа вэ гэхээр нэг гаражн дээр ирэх ба энд нь Минжиг уцаар нь хайж олох тоног төхөөрөмжүүд нь байгаа аахгүй юу? Хөөхий Ким ах боломж олдох бүрдэл ийм асуудал татаж оруулсанд уушлаарай айл гэсээр. Гэхдээ манай хэд бибидэд туслахгүй бол өөр хэн туслах вэ? Энд пак ах ч гэсэн нэг хүнээс уцыг нь гуйж аваад хойдоос алуурч иржээ эдэргээл холбогдож байгаа. Бас хөөхий хаана нь би очиж туслахын мосл ил болцсон. Яг ингээл ярьж байх үед Минжигийн усны байршлыг нь олчж байгаа нь. Ийшээ шууд гүүгээд ирээл гэж байгаа. Одоо энд хараа эсрэгдлийн боссын хүн өнөө хулиганыг чинь хайгаад ирж байна. Захирлын охинтой ямар холбоотой ер нь юу болсон мэдгэрл ирж байгаа штэ. Тэгсэн юучгүй зодуулсан нөхөрл огтж байна. Аваахан мөнгө өгвөл яг ямар хүн чамаа ингэсэн эдэргээл бүгдийг нь яриулаад авлаа. Бүр хүн амир баачка байсаа эдэр гэж ярьж ийсэн ал энэ өгсөн мөнгөний зүгээр авчихгүй. Би танаа боссын охиноос болоод өхөнгөө алтлаа. Ахиа жоохон мөнгө нэмүүлээд аваад ирмэр гэж гуцж байна. Тэгсэн авч болох бүх мэдээлэл авчвал асуудлын нотлох баримтуудыг алга болгоно штэ. Ингээл хөрхиж апиж байгаа юм да. Хэдийнэ нухаа хайчжээ энд. За энэ царай өнөө хойдын алуурчин чи Ким ахын охиныг хайгаад сургууль дээр нэрсэн байна. Энэнгээр явахдаа Минжи гэж охиныг таних хүн байна уу гэсэн чинь энэ хүү аваа мэдэж таарлаа. Тэгэхээр шууд олоод ир хаана байл гин штэ. Тэгээ ирээгүй хүүхдийг яа мэдхүү сайн найзын заагаал өгж байгаа. Сайн найз гэж дээ чаавас. Манай Минжиг ашиглах үедээ сайн ашиглаад авдаг л хүүхдээсэн штэ. За тэгээ Минжигийн уцыг найзаагаа хайж болдог апаар нь олох юм гинэ. Яг ингээд сургууль дээр нь явж байхад манай нөгөө ихчиж бас энд явж байна. Охиныг нь хайр сураглал. Энтэйгээ бас нэг баг юм байна. Яалчгүй Ким ахыг маань нэг нь ажил дээр нь нөгөө нь гэртээ нойрхон байн хааж тагнадаг л байсан байж. Гэхдээ байдлыг харахаар учиргүй муу хүмүүс биш юм шиг санагдаад байгаа юм л та. За тэр яг өнөө босс ч Минжи гэдэг охин алга болоод аав нь охиноо хайгаад явж байгаа юм байна гэдгийг мэдээд авцсан. За харин энд одоо Минжигийн усны зааж байгаа газар хайгаад ирлээ дээ амартай. Эндхийн 3 давхар зааж байна гэх бөгөөд яваад ортол биттүү хулгайнууд. За тэгээ яалчгүй эндийг заагаад байгаа юм чинь хүчээр чамаагүй дайраад орхоос өөр одоо яах вэ те? Бүгдийг нь зодоо зогсчих цаг байхгүй болохоор толгойлогч нь хийм гэсээр гарч ирсэн гарыг нь бүгдийнх нь нүдэн дээр бүр хөөхлөө хайчиж гин өө. Тэрүүхэндээ л бас айгүй хэрцгий. За ингээд замд саад бол амьдар чи арсыг ч өвчин шүү гэсээр цааш явлаа да. Гисэн ч бас араас нь зүгээр байхгүй гинэ. Тэр манай хансуу ах эдэртэй зодолтой оол үлдчихэж байгаа. Ингээд танихгүй хүн орж ирж байгааг харсан том боссууд нь болтоо нөхдөө сууж гинэ. Хэнийг ч оруулж болохгүй шүү гэдээ хаад орж ирж байгаа бол тосч гараад хүртэх стог нь хүртээж гэх шиг. Аваа эвгүй гарууд болтоо шүү. Хүзүүн дээрээ сарнаа марнаа жаацаа. Ингэрт нь манай Минжигээ утасч байгаа л та. Энэ газарт нь заллин лөөвөр гэдэг бүр системжилсэн лөөвөрчд байдаг нас. Тэгснээ тосч гарч ирсэн хүн бүр нэлээ хүнд гар юм уу да харах царайны. За тэгсэн яалчгүй манай хүн бүр левел өөр штэ. Ороод иртэл уцсны хулгай хийдэг гарууд юм уу хаашаа. За мэдээж ярьж суух зав байхгүй гэсэн царай гаргаал бүгдийг нь зодоод барыг алхахын алаас сэхгээр гүл булгаа хаялаа. Энэ үеэр доорч гэсэн хансуу ах зодоо дуусгачих. Хүмүүсийн бүр нүдэн дээр нь зодож нийтлал махны чин чихэр болж байхад ч энэ бүр айсан шинжгүй суугаад байна шүү. Тэгснэ энэ уцыг хайж ирсэн юм уу? Өчигдөр эзэнтэй сайхан өрөөг өнгөрүүлсэн штэ энэ төр гэж гуцнаас 3 минутын дараа. Өөртөө ямар ихтгэлтэй ч том дуурдیں۔ Толгой тарихгүй нүдүүлж гинэ өө. Юучгүй уушлаараа ахаа болцсон л сууж байна. За тэгээ энэ уцыг нь хаанаас олсон юм бэ гэсэн чинь эдний хүмүүс л годомжны хүнээс олж авч л дээ. Тэгээ уцсныхын зүйлд нь гой санагдаад авч оролдож байгаад санаандгүй ааврон дарагдаа залгацсан л тэр байжээ. Тэгсэн хөөхий уцсан дээр нь контакт листэнд нь ааваас нөр дугаар байгаагүй гэх ба ер нь л чааваас охин нь хүмүүс буулидуулдаг, ашиглуулдаг их ганцаардмал байсныг эцэст нь нэг юм анзаарч буй болтой. Энэ хүртэл юу ч мэдээгүй л явж. Дурандаа л гэрте байгаад байна гэж бодтол хөөхий гараад уулзаж найзгүй л байсан юм байна шүү дээ. Тэрийн ч анзаараагүй болохоор аав хүний хувьд одоо сэтгэл нь их л өвдөж байгаа л та. За тэглийг ямар зогсох биш. Энэ уцыг яг хаанаас олсон юм бэ гэж асуутаа зэрэгцээ. Өнөө хойд зүгээс ирсэн алуурчин хэдийнэ энтгийг олоод иржээ. 4-р анги. Мөн л өнгөрсөн тулсан үйл явдал гарч байна. Энэ удаа бүр олон жилийн өмнөх үйл явдал ба хойд солонгосын хамгал бие хаа чирэг хурд хүч хөдөлгөөнтэй хүүхдүүдийг энэ цуглуулсан юм байна. Эндээс тусгай хүчинд нь элсэх нэг хүүхдийг сонгож авах юм байна л та. За тэгээ бүгдийг нь хоорондоо зодтолдуулаад үлдсэн ганцыг л авах учиртай байсан ч энэ хөвөөс гадна яаж зодуулсан бууж өгөхгүй байсан энэ хүүгээл энэ хоёрыг хамтан аваад явахаар болсон байгаа. Нэрийг асуухад Ким гэж хэлж амжаал ухаан алдаад унахыг бодвол энэ л манай Ким ах болтой. За тэгээ бүр хүний ясны баймааргүй хүн дэглэмэр бэлтгэж бие сэтгэлгээд бүх талаас нь сургажээ. Зөвхөн хурд хүчнээс гадна зовлон зүдгүүр даах, туулах, сэтгэлийн тэнхийг нь хүртэл шалгах зорилгоор зүгээр л тарчлаа сорж байгаа нэ. За тэгээч болоогүй бэлтгэл энтер гэж ярих юм байхгүй. Энийг одоо тэсч гарах юм байдаг юм байх та. Дам бие хаа сэтгэлийн төвчөрч байгаад хангалтгүй энэ бүх даваануудыг нь харахаар бүр цаанаасаа өгөгдөлтөд төрцөн амтал энэ сонгогдод цааш давж гарнуул хэмээр.
Ингээ манай дугаар 66, дугаар 73 хоорондоо үзэхэд өргөлжилж 66-ны ялдаг байсан болохоор 73 маань их сэтгэл дундуур байдаг байж л дээ. 66 нь нөгөөгөө тортох гэлээдэг. Даанч тэгээ байнга ялагдаад бардам зам маань их зулгаадаг л болтой. Ийхүү энэ мэтээр олон сар жил бэлтгэлээ хийсээр эцсийн хүн шалгууруудыг ч даван эндээс л ерөөсөө дугаар 66, дугаар 73 хоёр л үлдсэн юм уу та. Үлдэхдээ одоо нэгэнт хүүтэн цуд алуурчд болцгоосон. Ингээ манай хамгийн хүчрхэг төгс хоёр тусгай ажилтан маань нэг нь даалгаварт явсан ба тэнд л нэг асуудал үүссэн юм шиг байгаа. Тэнд үүссэн асуудлаас л болж манайх өөрийн хамтрагчаа халаад өмнөд Солонгос руу дөрвсөн гихнэр авчаал байгаа штэ. Яг юу болсон цаашд илүү тодорхой болох үзье. Хөөхий чухам дүүгээ үлдээгэл эргээд ирнэ гэсэн ах нь ингээд өгсөн бөгөөд энэ ахынхаа өшөөг авах гэсэн дүүн л энэ яваад байгаа байхгүй юу? За ингээ үйл явдал маань одоо хөрвөө шилжиж улам сонирхолтой болж байна. Ямар ч тач эвтэйхэн хүзүүндээ тулсан аюулыг түлхээл нуугдаад авлаа. Харин яг энэ үеэр л манай өмнөдийн хоёр тагнуул маань гарч ирж байгаа нь. Өмнө нь таарахтаа анзаарсан л байж л дээ сэжигтэй хүн байна да гэд. Ким ах маань энэ хоёрыг тагнуулж байсныг ч хараад нэг гайхаж байгаа ч юм алхав. Угаасаа гэр болон ажлаар нь өөрийг нь харуулж байгаа хүн байгаа гэж мэдэж гадарлаж байсан л байгаа. За тэгээ гэрээгээ зөрчсөнд уучлаарай. Охин маань аюулд ороод байна. Охиноо аварчгаад би өөрөө буцаад ирье гэсээр л гараагүй өчгөн тэр. Энэ үед түрхэн зургийн анхаарал сарнихад өнөө алуурчин чинь хоёр тагнуулын нэгийг нь алчих юм аа бүр. Өнөө ихтэй маань үзэж бие биенээ нэлээд бэртэж аваад зогтчлаа. Энд хөөрхий өнөө хийм цэвэрлэгээний ах майлжаа бичлаа да. Гэсэн чинь бас юу гэж ийм амархан өгөхөвдөө хантаас дайлаасан байж. Ёстой өөрийгөө өглөөл гэж утсан бахаа өөр гэж аваас. За энд л харин жинхэнэ буудуулчихжээ. Энэ дундуур эмнэлэг оронч гэж юу ах вэ? Өөрөө өөртөө эмнэлгийн тусламж үзүүлээл тун завгүй явж итэл өнөө пак ажууш юм гараал ирж байна. Энэ удаа замын голд гинт үсэж гарч ирдэг буугаа байгаа шүү дээ амар. Нэг тийм зүгээр ярьж байгаа нь хүртэл спикертэй ярьж байгаа юм шиг гоё яхаагаамаа. За тэгээ эднэр маань хайчиж байгаа вэ гэхээр Минжигийн утсыг анх хаанаас олсон тийш нь очиж асууж лавлахал байхгүй юу. Яг үүнтэй зэрэгцээ өмнөдийн тусгай албаныхан ч цаг алдалгүй дагсаар л байна. Манай эдж бүр яг л олоод ирлээ. Энэ утсыг санаж гинүү гэл овоо хүн шиг ярих гэсэн чинь бас гидийгээ болдгүй. Тэгсэн за зүгээр зодчихё л гэж авсан. Энэ хоёр маань нийлэхээр бүр хаанч авсан татаа нөө. За тэгэл авшруулаад асуухад тухайн үед нэг үсээ бооцсон бангар залуу энийг хогийн савнд хачаал явсан байж. BMW-аас бууж ирсэн бангар үсээ боосон залуу. За нэг иймэрхүү мэдээлэл олчноо гэдэг чинь болж байгаа байхгүй юу? Хансуу хахтаа нийлэл хайж гарлаа да. Энэ залуу чи өчнөө хэрэг дүүхт орооцолж исэн бүтгүү гар байна гээл царайгаар нь шууд л олчж байгаа. За ингээд энэ машины нарийн дугаараар нь хайх гэдэг овоо төвхтө цаг их орох ажил байна. Энд өнөө хэд чинь хэдийнэ ирчихсэн Минжигийн цогцыг хөлдөөгчөнд хийгээл хадгалах юм гинэ. Бас цаанаа нэг юм сэтэл байгаа болтоо шүү. За тэгээ хоол идэж байснаа туслах нь төмс дээрээ ах гээл аяган дээр нь тавиал өгсөн чинь галзуун байтал босч ирээл өөрийн хүнээ юу ч хүү зодох юм. Нэг тийм траумат айл юм шиг байгаа. Ийхүү өнгөрсөн болсон зүйл нь гарч ийна. Манай энэ багийн чинь гангстер амьдрал бас доороос нь мацаж явсан баг нь штэ. Өөрийн том ахтаал ар хутрагдуулж үхэнгээ алдаж өглөө тамтай хэдэн сар эмнэлэг твцсэн байгаа. Зүгээр тэр газрыг дахин төлөвлөлтөнд оруулах сенсацийг тарих зорилгоор л өөрийн хүнээ дээвэр дээрээс түлхсэн байгаа аахгүй юу? Тэрийг нь мэдээд ингэж өөрөөс нь урусныг яаж зүгээр өнгөрүүлэх вдэ. Ингээл өөрөө буцаж ирж бүгдийг гартаа авч том боосон л болсон юм байна. За тэр үедээ жухам том бос олцсон гэж итгэж байсан чи өнөө эсрэгдлийн бос дуудуулаад цааш чих зөөлөн дуудах шуушуд гүгээд ирж байгаарай л гинэ. Явж өмнөх боосон ч тэр дээвэр дээрээс нэг хүн түлхэж унгаагаад алаатгаа гэдэг даалгаврыг өгсөн хүн нь энэ л байж. За тэгэл хоёр талаасаа үзлээд. Нилийн үжихнүү гэсэн бүр байхгүй. Ахнар нь дүүнэрээ зодж байгаа хайтал нэх удаан ч үргэлжилсэнгүү. Тэг бүр хазар амын цоо дүрэ жинхэнэ гөлөг болгоцсон сууж ин. Тэр үедээ өөрлөө нь ахиж хуцахгүй дуулууртаа нохой болгохын тулд аманд нь халуун төмс хийгээл юучгүй тарчлааж л байжээ. Ингээд шүд ам нь юучгүй болцсон байх штэ. Аргагүй ихэнд л амин гуйж өршөөл ирээл амьд үлдсэн байгаа. За харин одоо хоолундаа идэж аваад ажилдаа орж ийнө. Минжигийн би хөлдөөгчөнд аваад чигээд хадгалах байхгүй юу? Тэгсэн замдан тарсан хамгаалагч ажишиг хүртэл алаал хамттан л цааш нь хөлдөөгчөнд хийчлээ. Тэгсэн яах вэ? Угаасаа л өхөөгүй штэ Минжи. Хөлдөөгчөнд ухаан ороод босоод ирж байгаа. Яг энэ үедээ зэрэгцээ эцэст нь нэг машиных нь байршил олдвоо гэж. Тэгсэн өнөө өмнөдийн тусгай алдны дараа замд нь өрөх бэлтцэн хүлээж иж. Хөмөрсөн машин дотроос хансуу ах гарч ирээл учиргүй ууртай байна. Одоо өстө чамд өөрийнхөө мэдэрч байгаа уур бухимдлыг ясмахад ч мэдрүүлээ л гэж юм шүү. За тэгэл физикийн хөлийг бараг зөрчөөд байна уу гэмээр агаар дээр хид эргэлдээл циркийн үзүүлбэр аятаалын бууж ирж байна. Ингэж л анхаарлыг сарниулж явах хооронд цаана Ким ах машиндын сугаал явчихлгүй яах вэ? Ийхүү хансуу ахта зодтолж байхад нь өмнөдийн тусгайгийн хүмүүс ч олоод ирж байгаа нь. Одоо тэгээд ийм нөхцлөөс ингэж л зогтохоос өөр яах вэ? Даргын аваад гүүрнээс үсэрч вэ гэж.
Одоо ярэ ард нь өчнөө буутай зэвсгэлсэн тусгай албаныхантай үлдсэн паг ажуши бүгдийг нь эхнээс нь тоолол учиргүй дунд нь гортог ирэхнүү гэсэн чинь шууд бууж өгсөн л ааж. Угаасаа ийм олон буутай хүмүүстэй зодтолтод эхлэл утгагүй шүү дээ. За харин ах маань байршин олцсон хэдийнэ тэр зүг рүү одоо явж байгаа ба охин энд хөлдөж үхэх гээд байдаг. Хэр удаж ээж очих юм бол доо ах маань. За харин нөгөө сориот чинь нэг юм сэдсэн хайтаа байгаад байсан шүү дээ. Тэгсэн энэ боломжийг ашиглаад өнөө эсрэг талынхаа том боссыг л охиноор нь далиндуулаад бүлтгэн л бацах гээд байж л тээ. Бүр наад гүйлгийн чинь охин маш том асуудал тарьсан. Учрыг нь олмоор байвал над руу өөрийг нь залгах гэж хэлээд ирэгээл их том байна. AI-аар охин хэрэгэ хүлээж байгаа voice recorder хүртэл хийгээ бэлдсэн байгаамаа. За тэгэл охиноосоо юу болсон бүгдийг сухад худлаа жүвжиж өгч байна. Санаанд түлхэж мүлгээл тэр намайг үргэлж дэрлэгдэг байсан гэж ах шиг. Тэгсэн аав нь юу гисэн гэж? Чүхэн алмаар байсан бол зүгээр аавдаа шууд хэлчихгүй яасан юм дээ л гэж авч байна. Би чиний төлөө тийм хим хийхгүй байна гэж одоо юу өдргээл амар аа байгаа мó. Минжи маань энд хүлдэх нэ бүр. Яаж ойрлж гуугаад одоогоор түүнийг аврах хүн хийн чалга. Харин ямар ч тач Ким ах маань олоод ирж байгаа болтой шүү. Өнөөх би BMW-ч нь лав хараал ороод ирлээ. Бүр шууд л охиныхоо зүг яваад эхэлвэ. Энд тэрэ охин тэсгнүү яхан. За тэгсэн хаалгач онгоолоо арай ингээл ороод ирэх юм биш үстэй гэсэн чи бас арай ингээд ч ороод ирсэнгүй. Ах маань офс руу л ороод ирчих. Харин нөгөө талд өнөөс хориот чинь Минжигийн зургийг авахар орж байгаа юм байна. Минжи бүр яг баригдах гээл эвгүй байж итэл ашгүй утсан тугарлаа. Өнөө босс ч өөрөө залгаж байна. Уулзад уучраа олъё гэхтэн энэ хоёр руу ганцаараа ирээрээ гүлэг мань 20 тэрбум вон бэлнээр аваад идэр гэж шүү. Их өөртөө ихтэй байна. Энд өнөөх нь харин айран дагуулал гарч байгаа штт. Арай энэ бүхэн болж явах зур нөгөө талд Ким ах хоёр туслахын юу ч хүн нялга зодсон цустай нь холиол сууж байна. Охин нь тэнд амьд байгаа нь баригдлаа. Эцэст нь энд бүгдээрээ л нэг юм цоглох нь дээ. Эх 7 хоногт бүр янз энэ л юм болох нь. Энэ үрээд энэ удаагийн бичлэг маань дуусч байна. Та бүхэн энэ зун хүүхдийн амралтыг толгой өвдөхгүй хамгийн амархнаар хамгийн найдвартайгаар төлөвлөхийг хүсвэл яг одоо 100к зэг мэн рүү ороод үзээрэй гэж зөвлөө. Ингээ дараагийн бичлэг хүртэл түр баяр та.